би өнөөдөр болохоор удаатаа хуурай хийж идэх чинь. За зүгээр ингээд дахианы мах, сонгон, шинжүү мөг байгаль ногоонууд хуураад удаатай тэгээд өндөгтэй карины амтлагчтай хийж идчихье. Хичээл хөтлөсөн байсан мах ногоо бүх юмаа хуурж ийн. Гэр бодага бэлээ. Миний бодоо амар амархан заяа. Бэлэн бодаа. Шууд юм бэлэн бодоо ахгүй юу? Гаргаад пэйждээ хадаагаад идчихсэн. Тэгэхээр миний хоол болохоор карины амтлагчтай дахианы мах ногоонууд тэгээ будаа. Ер нь л каре тэгээд өндөгтэй каре. Төмөс өнтер байхгүй. Монгол карины төмөс идэх байхгүй. Ямарч нь төмөсгүй зүгээр ногоонуудтай дахианы махтай будаатай өндөгтэй хуурах хийлээ өнөөдөр. Тэгэхээр би өнөөдөр нэг өнгөрөөж бослоо. Одоо чи 1:18 болж байна. Би босоод талах шарсан. Тэгээд маслтай шарсан талах идэх гэж байна. Энэ ингээд уг нь амар гой масл за. Тэгээд дуусчаа би ихэд авна. Тэгээд талах нь халуун болохоор гой масл хайж өгч байна. За. Тэгэхээр бүгдээрээ одоо өнөөдөр аль дээр авсан хэмжээ зөө энийг би бараг л нэлийн дээр авч ирсэн юм. Авахтаа л бараг хугацаа нугасаа болоогүй минь бараг идээд дуусчих واخ гэж бодож ирсэн. Тэгсэн чи арай хугацаа хэд хоногийн өмнө дууссан байна. Өнөөдөр 14 энэ 11-нд дууссан. Тэгээд нөгөө нэг эсцэн муудсан хэмжээгээр хийж идэхээр амар гоё болдог гэд байдаг ч угаасаа. Тийм болохоор бүгдээрээ энэ хэмжээг сайхан хуураад өнөөдөр кимчи чигээ хийж идчихье. Би ингээд махаа хичээ бэлтцсэн болохоор сая гисгээчтэй. Энийг хуурна. Энэнд хийгээд. Өнөөдөр бол би ерөөсөө өглөө босоод талах идээд яхиж ерөөсөө юм мэдээгүй байж байгаа. Одоо хитэлж байгаа юм байна. 4 болж байна. Гэтэ би ч баг 3 цогч юм бол бассан л доо. Тийм болохоор зүгээр. Нахаа хийгээд дуурна. Ингээд бүх юм ингээ хэрчээд хөдөөцөн болохоор миний хоол игээд амар болоо. Одоо энэ ногоонууд байна. Бүгдээрээ хэрчсэн хөдөөцөн ногоонууд болохоор хэрчгүй. Тоондоо хийн. Энэ мөөгөө жижиг энэ ингээд юм урт мөг энэ бор мөг гэтээ бас төрөл мөрөл байдаг үү яадаг вэ? Нэлийн тийм гоо чихэрлэг амттай заа. Энэ мөгийг жоохон жижиг шүтэндээ хийгээд энэ шинжүү байна. Энэ бараг л миний мэдхийн 6 сараас хойш манайд байгаа. Би аль дээр үед нэг шинжүү аваад хэрчээд хөлдөөж ирсэн. Одоо ч байгаад байгаа хгүй юу? Дуусахгүй хоолнд игээд угаасаа тэгээд ногоон сонгоо энийг бас хийзээ авсан гэдэг. Дээр бас нэг авсан юм байгаа бичлэг хийж яхад авсан гэж оруулсан. Энийг ихтэй баг нэгэн ухтай идэж байгаа. Хооллондоо хийгээд ийм хөлдөөсөн ногоо байна. Аваад ирсэн задлаагүй. Бас л дээр л авч ирсэн. Тэгэхээр би хоолоо ийцэн байна. Кимчитэй шүл маань энэ тэгээд нөгөө нэг миний авсан будаа маань одоо ингээд зүгээр пэйждээ талаацсан. Тал нь тэгээд одоо YouTube-ээ үзье. Миний энэ хоолнд ямар ч аамтай алга. Буцаад кимчиний маань амт гарцсан. Шүлэндээ өнөг үжиж хийсэн ч гэсэн бас амт алга. Бахан. Махан дэжгүй амттай. Үзэн амар дургахгүй. Тийм болохоор би энийг авах 2 оноо уушаа араас.
Тэгэхээр би өнөөдөр бас нэлээд оройтод зорсон. Түрүү ээж над руу загас сэрэлээ. Одоо 12:20 болж байна. Одоо л өглөөнийхөө цайг уух гэж байна. Би болохоор энэ юм сериал авсан байхгүй юу? Корнтэй. Энийгээ идэхгүй, сүүн дэвтэж. Тэгээ ингээд нэг ядрагатай юм, Японы ингээд нэг ядрагатай юм заяа. Монголд бол ингээл яагаад хамаа ингээд задлагддаг шүү дээ. Энэ ингээд задлагддаг. Бүгд яг энэгээр нь задлагддаг ингэж урдаг. Тэгээ гоолноос ингээд бүгд бас яг нэг юм урдаг гэж бас биш цаа жоохон. Задлагдал дээр амар асуудалтай. Зарим юмнууд нь. Корн одоо сүүгээ хий. Энэ л хороо миний уудаг сүү. За сүүгээ хийчлээ. Өнөөдөр юу гэж тэгвэл өдөр гугаас өдөр хийх юм байгаад миний нөгөө өдөр хийж идсэн шүлний үлдэгдэл байгаа. Өчтөр би шүлээ хийсэн чинь 2 хүний порцтой. Шүл угаасаа амар болчихдог байхгүй юу? Тэгээ би 2 хүний порцтой шүл хийсэн. Шүлний маань үлдэгдэл байгаа. Тэрийг идэхгүй бол угаасаа маргааш шүлчих юм бол муудчихна. Тийм болохоор тэрийг идэж дуусгана. Тэрнийхээ хажуугаар гэж бодоод байгаа юм. За тэгэхээр энэ бол сериал маань байна. Миний сонин сайхан бол нэг иймэрхүү үд болтлуудаж хүрийн дунаар сэрж байна. Амар гоё. Би сериалдаг амар удаж байгаа юм эсвэл сүүлийн дандаа өглөөдөө талах барин ч юм уу талах ямар нэг холцтой идсэн баггүй сүүлийн бараг 2 сар орчим. Бараг идээгөө 2 сар болж байгаа юм байна шүү дээ. Сумаач гэсэн гоё юм. За ингээд солонгос одоо гарсан гэсэн худлаан байна да. Бараг өхөөлээ да гэд төв байж. Хай, тэгэхээр би бас одоо өглөөнийхөө хоолыг идэх гэж байна. Гэхдээ өдрийн цагаар одоо нэг өнгөрч байна. Би сая 12 өнгөрөөсөн. Жижигсэн жигэм хийжээ. Би болохоор зүгээр талах шараад бас өндөг шарцсан тэгээд өндөгтэй шарсан талах идэх гэж байна. Амар их бороо ороод гадаа амар гэж шаагж дуурайд байгаа байхгүй юу? Тийм болохоор микрофон зүүж байна. Микрофон гэсэн гайгүй байх. Түрүүн би дахианы маха гисгээцэн хэрчиж жижиглээд тэгээд гурил морилаа бас зуръя. За нэг иймэрхүү. Дахианы маха нэг ч жижиглэхгүй. Угаасаа шарж идэх юм чинь. Ингээд олоор нь хуваачээ. Энэ болохоор би нөгөө хоол олныхоо нь болох гээд угаасаа арай жоохон жижигхэн болгоцсон байсан. Би хоолоо нөгөө махаа дандаа хичээл хөлдөөчдөг байхгүй юу? За мах маань ер нь бол нэг иймэрхүү бэлэн болчлоо. Махаа өөр жишээ тавиад одоо гурилаа зуръя заяа. За гэж би түбаа гурил нилийн шингэвтер зурна. Тэгэхээр би одоо хоол идсэн байна. Гэр амар хийж өгөө
Фото сурагч ажилласан ч гэсэн амар юм шүүтэй байна. Би амар юм шаардсан чи. Нэгдүгээрт миний гурил ихтсэн заяа. Амар их би гурил хийцэн. Тэгээ дахиад маань гэсэн амар ихтсэн гэдэг надаа. Энэ гурил нь. Одоо би хэд авдаг бол. Энэ болохоор дахиад тэгээ ийм миний хийсэн соус. Энэ болохоор амар гоё соус заяа. Юу? Кетчуп, майонез хоёр утгаар нэт. Би кетчуп майонез хоёрыг дангаар нь ерөөсөө дангаар мэддэггүй заяа. Яагаад гэвэл ингэ амт надад хаардаг байхгүй нэг юм. Чанамтад гэдэг юм. Надад өөрт маань. Тийм болохоор идэдгүй. Гэтэ дээр нэг холиод ийдсэн чи амар гоё юмтай байгаад одоо идэж байгаа. Одоо тэгэхээр бүгдээр миний хийсэн юм амсч үзцгээе. Би ч амар их хийсэн. Гэтэ миний төсөөс шиг болоогүй. Би өмнө нэг удаа хийжсэн. Тэгээд тэр үед найзандаа бид нар бөөнөр ахт хийжсэн байхгүй юу? Ямар ч орч байгаа шээ. Тэгэхээр бодвол миний жорны ямар нэг юм буруудсан байх. Тэгээд одоо амсаа. Уралмаар бол гоё юу? Шарснаар бүсгүй нэг юм. Хөрлөн дээрээс нь дахиад ашигла. Цахааны мхан болцсон. Жаахан шарснаар баг хэвсэг дахиад шүү. Тэсээ өдөр би нөгөө өдөр болохоор өцрөөхөн дахианы үлдэгдлийг идээд ямар ч юм дуусгасан. Тэгэхээр нөгөө гурил нүлтц одоо л гурил байгаа. Тэгээд өдөржингөө унтжгаад сая гарч идэх юм авсан. Гэтэ хоол хийгээгүй. Хэд хоног хоол хийгээдсэн чи хоолоос жаахан залцчихлаа. Тэгээд орсон чи хайраа шүлгүүн оншими ийм гомн байдгийн. Тэгэхээр навчлаа. Тэгээд гомоо авч яхад яаж уух юмгүй байх вэ гэд ундаа авчлаа. Ундаан дотроо чихэр хийж төвчээж агаад хөлдөөж идэхээр гоё яадаг болохоор чихэр авчлаа. Наа чи ингэж шалхидаг хүмүүс өндөө байдаг байх оо гэж би найдаж байна. За. Бидний маргааш өглөө уулзцгаая. Бай бай. Өрөөс юм өсөд авах чигээр өрөөс тийм шиг юм хэлэхгүй шүү. Баярлалаа. Ажиглаа. Би минийхтэй амар гоё халуунгатай байна. Би шүлгүү халуун аваад байгаа юм. Дахиад байгаа юм гэсэн гоё аль дээр. Гэсэн чинь энэ амар гоё юм. Дахиад байгаа юм бол халуун байгаагүй л дээ. Багтай ихтэй гоё. Нэг л удаж нэг юм гоё юм болж ирлээ. Нэг хэсэг гоё юм эзэнлэхдээ дандаа би шилтэй нанши мэдээд бүрөөсөө өөдөдсөн байхгүй юу? Би хэдэн минут цэлтэж байна тий. Хааршладны амтаар баялаг. Гадаараа хааршладны сироптой, сүүн, шоколадтай. Гэсэн хоёр төрөлтэй. Энэ хараа ийм дотроо шоколадтай бас дотроо ахаа шоколадныхаа сироптойгоо би ирээд хоолоо ирсэн. Спагетти гоё. Хани мах тэгээд карены амтлагчтай. Ийм карете гоё мэж нэг ийм хоол хийж идлээ. Тэгэхээр одоо би өглөөнийхөө цай ууж байна. Өндөг шарсан талхтай. Тэгээд өнөөдрийнхөө оруулаад маргаашийнхаа бас оруулчаа. Тэгээл видеогоо эдитлээд оруулах байхаа да. За яг маргааш л өнөөдөр ч юм шигнээсээ кимчитэй хураа хийж идээ. Тэгэхгүй бол би одоо бараг 7 юм хийж идлээ. За тэгэхээр би хоолоо ийцэн. Арай хоол. Өндөг кимчитэй хураа тэгээд бас будаатай, гужуужаатай бараг бибамба биш. Ямарс нэг юм халуун нэг юм холбоо хураа. Эцэст нь өнөөдөр нэг юм ихтэй би хэмжээд авраг хийж идэн гэсэн. Эцэст нь одоо л хийж идлээ. За. Өнөөдрийн энэ сонин сайхан ярьж өгөө.
За сонирхолтой сонин содын юм чинь юу байгаа вэ? Ажлын юу? Би энэ чинь сая ингээд ирсэн сая саяхан ажилд орж байгаа байхгүй юу? Яг ингээд жинхэнэ ажил. Цагийн. Тэгээд бүтэнсээ өдөө гэрээгээ игээд сургалтандаа суучингуудаа надаа ингээд за би орой ингээд чамруу маргааш чих бариг явуулъя гээд тэгсэн. Тэгээ орой мэйлээр 10 цагт ажил эхлэн гэсэн юм ирсэн бахаар за би маргааш ирэх гэж бодсон за зөв. Яагаад чи? Уг найрын сарын 19-ний хуваар нь бичээ. Тэгэл тэгэл яваад явсан чинь нийт өдөр өчтөр буюу 18-нд амар л оройс хэрвэлээ тавиал намайг 10 минутын өмнө ирэх нь яг гой цагтаа очиж мочоол. Тэгсэн чи хараа өдрөө андуураад 18-нд нь очсон байт. Нөгөөдөр нэг хин шинэ ажил хийсэн мэддэггүй миний нөгөө нэг хувцсан нэрийн тэмдэгч бэлэн болоогүй байгаа байхгүй юу. Тэгээ би очсон. Тэгээд мэйл харуулах гээд өөрөө харсан чинь өдрөө адарсан гэл. Очлаарай. Яндарсан байна. Тэгээ миний хотгосон хоол нэг иймэрхүү амар болчихлоо. За. Тэр маргааш уулзцгаая. Бай бай.